Зохиолч Сэржингийн үүр зайх. Халтар 4-р хэсэг. Энэ тэгээд хэний хүүхэд юм бол доо гэж бодож хэвдсэн дэрэм жижүүрийг гарахыг хүлээх зур нүдээ хагас ансан болоод элдвийг бодлоо. Тэр үг нь надад 3 хүүхдээс минь нэгийг инч хэлсэн үлдээгээд хар үцүүлчихсэн бол миний гомдол ингэж их гарахгүй л байлаа. Хүнээс хүн авчхаад тэр жигт нь хайжхдаг тийм хүмүүтэй хүн байсан гэж юу? Аргагүй санаа мутай нэгэнтэй анилжээ би. Охин. Миний заяан л тэр гэж шүдээ зуухад нэгэн нулимс газрын даган уурсан шалан дээр од хитэл унлаа. Тэр уйлахтаа их том нулимс унагадаг билээ. Одоо миний хүүхдүүд овоол болсон байх та. Очиж уулзахаар ээж нь завгаад байдаг юм шиг санагдахаар нь үр хүүхдээ тайван байлгах гээд уулзхааж болчихсон. Том болоод аавыг ойлгох байлгүй дээ гэж бодоод өөрийн ирэхгүй мэгшин цорхирлаа. Гэнэтхэн ард нь хүн уйлахад жижүүр авгаа цочиж хараад хөөе чи чинь сэрч гисэн юм уу? Сайхан амруу залуу минь чамайг арчлах гэж шүн жинлийн боллоо. Харин энэ хүүхэд чинь ёстой л нэг амар хүүхэд юм аа. Огт уйлсангүй шүнжэнгөө унтлаа. Ямар суу хүүхдээ юм? Ээж нь хааччихсан юм. Та хоёрыг хаяад авчихсан юм уу? Гэж ирээдэл баахан юм ярив. Дэрэм нан хөхүүлж болох байхаа. Ээж нь төрүүлчгээд л хаяад авчихсан. Ёстой заяаг юм да бид хоёр гэж ирээдэл энгэнтэл ойлов. Энгэн чинээ санаагүй авгаа дэрмийн толгой гэлж ивэ дээ. Залуу минь бит хийвэл та хоёр алцахгүй дээ. Ямар сандал би чамайг өчигдөр хөлдчихнөөгээд оруулж явах вэ дээ. Ийм жаахан амтантай явна гэж ёстой төсөөлөөгүй шүү дээ. Би одоохон гэд гарч одов. Тэр хооронд өсөрч босоод бетоноо тонгойлгож харвал мөнгө нь яг хэвээрээ ярааж байхаж. Толгоонд авилдсан тэрбээр буцаж орон дээрээ суугаад бомгор хүүхдийн дээрээс тонгоож манцууг нь болгоомжтойхон сөхөж үзлээ. Охин аж. Юугаарч манцуу хийсэн бүү мэд цагаан давуугаар чивчиртэл ороосон аж. Хадам аавна гэж ядаргаатай арх уудаг төвөгтэй хүн байсан билээ. Гэвч тэрээр хадамтайгаа нэгч ам урууж зөрж байсангүй. Нэг удаа хөдөө явна нутаг руу явна гэхээр нь 2 хүүхдээ аваад машиндаа суулгаад гарчээ. Гэтэл замдаа хадам нь согтоод нутгийн зах руу орж ирэнгүүтэл нэг нуурын хажууд бууж би энд үлдэнэ. Чи юм уу намайг яах юм зайлчий гэж хөөжээ. Нэг найзтайгаа явж байсан тул санаа зовс хийгээд юмч дуугарч чадсангүй аргац хийгээд байж байтал бүр газар хэвтээд өгчээ. Ингээд манер яхаа мэдэхгүй байтал нөгөө согтуун солбис нүдээр өндийж хараад намайг авч явъя гэвэл 8 метрийн газраас мөлхөж ирээд мөрөг чи ер нь их даварчихсан хүргэн. Эс тэгвэл би энд үлдээд хээрийн нохоо хоол болсон ч ер нь ядгийм гэж ирээдэл хэлэхгүй үгээр хэлж доромжлоод агсарч өгсөн ажээ. Аргаа барсан хүргэн дэрэм хэлснээр 8 метр газар мөлхөж мөргөж байж авч цааш хөдөлжээ. Үнэхээр түүний төвчээрийг хадмууд нь ч тэр эхнэр нь ч тэр үе үехэн сордог бай. Тэр болгон зөөлөн зантай дэрэм бууж өгсөөр тэднийг бүр толгой дээр гаргачихснаа тэгхэд л ойлгосон аж. Энэ бүгдийг эргцүүлэн бодох зур хүүхдийг анхааралтай ажиглав. Түүний духан дээр байдаг мэнг энэ хүүхдэд байхаж бас манцууг нь тайлаад бооход зүүн гарн дээр нь тодоос тод мэнг харагдана. Ээжийг нь өнгөрөхөд тавьсан тэмдэг гэдгийг тэр мэдэх учир гайхсандаа ангав. Санаа дагаад ч тэрөө яг л олон жилийн өмнө бурхны оронд очсон ээж нь мэд санагдаад болж өгөхгүй байсанд нулимс нь хар аяндаа уурсаад ив. Өчигдөрхөн л үзэн ядалтаар дүүрч төрөн туртал минь намайг зовоосон чамайг гэж бодож байхдаа хаач хамаагүй гаргаад хаяна гэсэн амандаа хурж арайтай л хайж зүрхэлсэнгүй ямарч байсан нэг сав бэлдэж авахар шийджээ. Ийш тийшээ харвал
Ус зөөдөг 10 бетон хамгийн түрүүнд нүдэнд нь өртөв. Зайсан гих толгоон хажууханд гэр хөлсөлж байсан болхуу юу юугүй ингэж гэдсэн өвдөнчнээ огтхонч бодоогүй юм. Тэр өдрөөс хойш амьдрал нь нэг л өөр болчих шиг болж зөв зүгээр хийм байсан амьдрал нь оронгороо эргэчих шиг сонирн болсон аж. Юу ч болсон тайвширхаар шийдэж дээрхүүгээ хэлсэнд дээ багш дуртай наргагүй дөхөж ирээд шилэн хүзүүн дээр нь гараа тавихад могоо шиг хуйтангаар нааш цааш гулсаж залуу бүсгүй дэд хэсгээр шүлжжээ. Шаартна гэдгийг огт мэдэхгүй өсгөө рүү яг л хулганд барих гэж байгаа муур мэт сэмэрхэн дөхөж ирээд үзүүг нь барьж үзв. Тэгснээ айжмаар доошлуулан цээжинд нь гараа хүргэж барилж үзв. Тэр сэрэх шинжгүйд магадгүй тэр сэрүүн байж ч магадгүй. Надад боломж олох гэж байгаа ч юм билүү? Дүнгийг нь хантал тавиад л үгүй. Зөвхөн л барих төдий юм шүү дээ гэж бодоод улам лавшруулан гараа явуулжээ. Багшийн зүрх дэлсэж зүрх нь амаараа гарахтай хөв. Сургуультай бүхэл хажуу хавийн сургуулийн бүх охтуудаас хамгийн хөөрхөн царайлаг ийм сайхан охиныг таалж байгаадаа итгэж чадан гараа эвтэйхэн явуулж эмэрч үзв. Тэгснээ тэмтрэн барив. Бүсгүй толгоогоо бариулж байгаад хойшоогоо сандал насан тул түүнд эвтэйхэн байлаа. Шүлсээ гуд хитэл залгихдаа л доор нэг бүдүүн могоо цогноон байдгаараа би цогнойлгон олцоо гитэх мэд хадуурсныг сая л анзаарч ойрын хэдэн сард ийм сайхан мэдрэмж аваагүйгээ саналаа. Хямдхан охтууд дүнгээ тавилах гэхдээ бараг л багшийг хүзүүдэн шүлсдэж үнсэх нь холгүй урд нь хэвтээд өгдөг бол энэ тэнгэрийн амтан их сэхүүн байснаа нэг л өдөр өөрөө гуйж хүзүүсээрээ бариулаад л дуг хийсэн байдалтай байх нь настай багшийн гайхширлыг төрүүлжээ. Уг нь тэр залуудаа арай ч ийм хулгайч нэгэн байгаагүй аж. Эхнэртээ үнэн ч гэж жигтэйхэн хархуу багшилдаг байхад нэгэн царайлаг охин хичээлдээ тэмцэхгүй гуйж говьшсаар сүүлдээ хөөрхий багшийг аргандаа оруулж бие өгснөр багш шавийн хооронд заваа юм болж өнгөрчээ. Ингээд тэр охиныг дааж төгсөх ажилдаа болсноор энд багшийн баян эхэлсэн гэхэд болно. Түүний дараа дахиад нэг охин, тэгээд дахиад нэг охин гэдэл гуйлд тасарсангүй. Тэр болгонд Баатар шиг тусалсаар сүүлдээ ийм шалиг нэгэн болж хувирчээ. Гэхдээ түүнд бас нэг хэм хэмжээ бий. Оюутан охин өөрөө л гуйгаагүй бол хөдөлтөггүй зарчимтай. Ийм байтал хар аяндаа л хэн нэгэн үсрээд ороод ирэхэд анчин хүн шиг л агнаа давхаа хашир ажгаа андахгүй. Ийм нэгэн өдөр мөн үү биш үү гэж дээ багш байжаадан байснаа огтхон сэрэх янзгүйд гараа доош явуулж үзв. Залуу охины болчихсон байх аж. Тэр хэсэг барьж хуруугаа оруулж үзснээ охиныг гიშгэд өөрийн ирэхгүй орууллаа. Багш толгойг нь барихтал тэр жигтэйхэн тайвшраад унтсан байв. Нэгэн гоё газар найз залуутайгаа зугаалж яв. Түүнийг хайж одсонд гомдсон ч гэсэн тунгааг орхиод буцаад ирсэнд тэр ихэд баяртай байлаа. Болд түүнээс нэг анги дээгүүрж хэнд ч гологдохооргүй эвтэйхэн царайтай шарвтар туяатай нүдтэй залуу байлаа. Хальт харахад нэг их таньдаг юм шиг санагдсан болохоор л анх үерхэх санал тавихт нь хэсэг гүйлгэж байгаад л зөвшөөрчээ. Тэр залуу өөрт нь таалагддаг болохоор энхүү буцаад хурдан зөвшөөрсөн байлгүй дээ гэж болхио өөрийгөө гайхан бодов. Уг нь бөөлжсөө дахиад долоохгүй энтер гэдэл цаанаасаа л нэг гомдолтой боддог байсныгаа ортос мартсан мэт авирлах нь сонин. Болд түүнийг тэрвэрж ангир цагаан цээжийг нь илж инхрийлв. Тэр тааламжтай нарахгүй нүдэ анаад биеэ сул тавилаа. Залуу инхрийсээр нэг мэтгэд доошлоо. Энгин чинээ санаагүй хүүхэн хөлөө дэлгэлээ. Урд нь хизээч ингэж айшилж байгаагүй найз залууга их юм сурчаа дээ. Тэр мөн тунгахаас би түүнээс дутуугүй гэдгийг харуулна да гэж атаархан бодоод зөөлөн гиншив.
Нэг мэтгэхэд аа гэж муухай дуугараад шал дээр тасгийн унах чимээ сонсдож үн нариндаа жаргалтаа нарахгүй жаргаж байсан хүүхэн цочин сэрээд хамаг юм дэлгээтэй байсанд аа гэж ориллоо. 2-3 орилоо чухам юу болоод байгааг анзаарч ядсан байснаа саял сэхээ орж дууга аядав. Дээ багш түүний өмнө гулдаан унаж нүд нь цэхээжээ. 4-р хэсэг төгсөв. Дэмрэл багш залуу хүний хормойроо шгаахдаа ухаан мэдрэлээ алдаж тансаг амт үнэртэй орчинд ороход хамаг цус эргэлдэж тарих руу нэг хэмжээгээр юулагдаж ухаан мэдрэлийн алдатлаа бусармаг дурлалын мананд хөөрөв. Түүний аврах сэлтийн будсны элдвэр шиг болж хатууран өмдөйг нь цолох нь холгүй болох алдаад нүдэнд нь галс манхийг шиг болж тэнгэр нийлжээ. Ингэж гинтийн харвалд шигдэс зэрэгт нэрвэгдсэн багш төсхийн шал мөргөж унахдаа их дуучмаа гаргасан ажээ. Хөөрхий багшийг дээж харуулхад сэлтийн босоо жигтэй үлдэж нүдэн цэхээжээ. Багшийнхаа ингэн чинээ санаагүй оюутан яах вэ гэж ээж тийшээ барьцаалтан харав. Тэр нэг л хүн алчсан юм шиг мэдрэмж төрөөд айдас хүйц тавтахад сэмээрхэн очиж хаалга түлхвэл түгжээтэй бахан тэрэ. Оо би ингээд цоожлогчсон байгаа юм уу? Яана Димэл багшийг хүзүү толгой бариад өг гэдэг байж ингэж унан чиний сансангүй ямар балаан бэ гэж бодсноо багшийнхаа хажууд үргэлж зүйлдтэй явдаг олон түлхүүрийг гэнэтхэн санаж харвал алга. Ширээн дээр харвал тэнд сүйдэж байхан тэрэ. Тэр ухсгийн очиж хэд хэдэн түлхүүр туршиж үзсний эцэст хамгийн сүүлийн түлхүүр арай гэж таарав. Хаалгыг онгойлгож дараагийн пар орсон бололтой оюутны хөдөлгөөн намжим эвтэйхэн гараад сэмээрхэн явж одлоо. Гадаа гараад явах гэснээ дараагийн хичээлээ санаж математикийн танхим руу явв. Тэнд бас л нэгэн шалаг багш. Гэхдээ Дэмбэ багшийг бодвол царайлаг залуухан багш байдаг аж. Охтууд тэр багшид унаж тулсангүй. Харин болохгүй бол оогт тоодоггүй байв. Орох багшаа гэсээр хаалга нээхэд оюутнууд түүнийг хараад шивэр авир хэлдэж нэг нэгнээ нударч байх харагдлаа. Одоо л нэг сэжим гарлаа гэсэн шиг за ойлгох уу. Яагаад ингэж хоцорч ирдэг вүлээ? Хэмээн самбраас эргэж харалгүй зандрангуй асуугаад бичиж буй зүйлээ үргэлжлүүлв. Тэр дандаа бээг нь хаяж дууддагт болохуугийн дургүй гэж төмөр багш тэгхээс тэг гэсэн шиг дандаа олхуу гэж дуудана. Багшаа оптикийн багш авч хоцроод юм хэлгээд сая л дуслаа гэсээр суулаа. Тэр ягаад ч ийм хөлдөө гэмээр сандрахаараа хөхөрч өгдөг юугч тоохоо байжхдаг сонин ааш авиртай билээ. Хойноос нь хөөцөлдөж байсан ээж нь аав шиг нь архичин болсон сураг сонстов. Хоёр дүүг нь ээжийнхээ нэгч харж байгаа гэх мэдээ дуулаад төгсөөд автлаа юу ч болсон байсан тоохгүй хөлдөө төмс шиг царайлахаар зориг шулууджээ. Болохгүй ширээн дээр очиж суугаад хичээлээ бичгэд гар нь чичирч байлаа. Уудалгүй түргэний машин гадаа орилсоор ирэх дуулдаж коридороор хүмүүс пит патхийн гүйлтэж сонсджээ. Оюутнууд бүхэл математикийн багш хүртэл юу болж байна гэсээр ангиас шагаалтлаа. Нэг хүний нүрийг нь цагаан давгаар бүтээгээд төрдөг насэлх дээгүүр аваад өнгөрч байгаа цагаан халааттай эмч харагдаад булан тойроод алга болов. Хэм болоо. Хэмээн оюутнууд нэг нэгнээсээ алсан шугалтахад математикийн багш хэнж байсан одоо өнгөрсөн. Тэгэхээр дифференциал гэдэг бол гээд самбар дээрх бичиглэлээ тайлбарлан яриагаа үргэлжлүүллээ. Хичээл завсарсны дараа л Дэмрэл багшийг авч явсан болохыг тэд мэдцгээж юу болсон бэ болоо гэж зарим нь асуухад тэр мөрөө хавчиж тэр зүүдэн дундаа болттой загас надуулж байснаа гэнэтхэн санаж зогтулсан амаа тарлаа. Доотх нь тэр чигтээ норчсон юм шиг санагдахад хоёр гуй хооронд нь үрж байснаа хүний хөлөөс зайдуу очиж
гараа явуулж үзэхэд нэл хүндүр болчихсон байх нь тэр. Хичээл дээр анзаарагүйгээ бодоод толгойдоо өснө босох шиг болж тэр мөх хөгшин зөнөг намайг басуу гэж зэвүүцэн бодоод нүдээ сонин болгож галдуул шатаах шиг болжээ. Түүний хувьд дэлхий хөмрөх шиг болж бараг ганцхан өдрийн дотор юунаас ч илүү харамлаж боогийдоод тавьж байсан биеэ ингэж бузарлаа гэж үү гэж бодохоос түүнээс сайтар өшөөг авсан мэт сонин мэдрэмж төрөв. Тэр одоо тунгагийн дээр азраг болж байгааз тийм үү навш. Намайг хичнээн их хэдэрлээ дээ. Чамаас өөр хинт ч өгч байгаагүй би их чинь ингээд хохин болголоо мэт үү? Хэмээн бухимдах та хор шорон буцлаж нүүрээ даран доош суулаа. Хичнээн суусын бүү мэд нэг мэдхэд хэн нэгэн бүрнөөс нь татхад сэрэв. Болдоо инээч гисэн зогсож байлаа. Чи яагаад энд сууж байгаа юм? Очиж гудалчны түүцний хажууд шүү. Наад ар талаар чинь хүмүүс шээчгдэг гэсэн шүү. Одоо бас. Би чамайг өхүүлээд өг. Гээд гараа өглөө. Түүний нэг нүд хөөхөрч цус сурсан байхыг хараад "Хүү чи чинь хинт зодолцов?" гэж сандран хазрыг нэлэв. Давлуун зантаа болдоо нилээд номхорсон бололтой. Хичээл тарахад чамайг дагсан юм аа. Гэтэл чи энд суугаад тав болчоор хүлээж ядаж твчээр алдаад ирж шалгасан ч унтчихсан байдаг байна шүү. Намайг уучлаарай гээд гараа өгөв. Чи тэр тунгаа руугаа явахгүй, даахгүй яах гэж намайг дагсан юм? Түрүүчийн зовоосон чинь Багдад байгаа мó? Хэмээн хоолоогоо чичрүүлэн хэлээд гэнэтхэн түүнээс гараа сух татан аваад цааш алхав. Урд өмнө гараа дуртай нарахгүй өгөөд алхдаг байсан болох үг ингэхэд тэр улам сандарч "Хараа, би тунгаагаа салсан. Тэр нөхөртэй байсан юм лээ. Өнөөдөр тэр бүх шүү юмд нь золтол алуулчихсангүй. Цаадах нь ирээд намайг ингэж дэлсчгээд тунгааг уйлуулж чарлуулад үстэй чирээд явчихлаа. Бурхан минь. Тэр өөрөө л ганц бигээд байсан шүү дээ. Би яаж мэдх юм?" гээд доошоо харав. Учрыг нь мэдсэн байх уу? Лам алдахгүй бол буцахтаа зална гэгчээр "Би ямар чиний тоглоом уу? Чи явж үзээ. Намайг дагвал би цагдаа дуудана шүү." гээд гараа сух татаж аван гүйж бодлоо. Яаж чадахгүй хоцорсон болдоо хэд дуудаад дуу налсарсаар тэртээ хонилдов. Тунгааг үүсээр автобусанд суугаад зайсан руу ухсгэв. Нөгөө бараа олох гэж нилээд мөнгөн сар арай гэж нэг олоод хаалгаа татжээ. Түүнтэй зэрэгцэн нэг эмэгтэй нүүр амн хөхөрчгсөн зурж өнгөрөөд шал арчиж байхдаа таарад их л танил санагдаж "Хэн билээ?" гэж тэрүүхэн тэндээ бодож амжив. Ойхон өсөж байгаа нь мэдэгдэхгүй тайвнаар унтаж эхлэхэд тэр 10-ын бетон доторх мөнгийг гаргаж тавиад доор нь байсан торгомсог даваг мөн авлаа. Доороос нь нэг бижиг гарч ирэв. "Сайн байна уу? Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Би оюутан охин байгаа юм аа. Гэр орноосоо найз залуугаасаа нууж 10 сар тээж энэ хүүхдийг гаргалаа. Чухам хэний хүүхэд болохыг нь сайн тогтоож чадсангүй учраас өөртөө байлгахаас төвөгшөөж их хүний хүйтэн сэтгэл гаргав. Хэдий тэмж энэ хүүхэд хүнстэй хоолтойгоо зарцуулах зардалтайгаа хамт ирсэн тул түүнийг тээж байхдаа багтныг нь аваад гаргасны хариу гэж энэ мөнгөний хагас дайтайг өөртөө үлдэв. Энэ хүүхдийг та гудамжнаас олсон тул аз байгаад амьдрал халтар гэж нэрлээрэй. Хожим би нэг тарах хувь тохиогч магадгүй. Үгүй бол наад хүүхдийг чинь хөлдөд өгчхөж магадгүй. Эмчийн хяналтанд огт ороогүй тул намайг жирэмсэн байсан гэж хинч мэдэхгүй. Би бүхэл бүтэн 10 сар гэр орноосоо гарч чадахгүй бусдын нүднээс нуугдав. Одоо энэ таны хүүхэд. Аз жаргал хүсье танаа гэр бүл. Миний ээж аавд минь хэтэрхий хатуу хандснаас үр хүүхэд бэдэл үйл лайг нь өрч байх шиг байна. Аавыгаа олдвол нэг сайн өмсүүлэх юмсан. Тэгээд аавтайгаа хамт нэг сайхан хоолнд орж эргэлж чадаагүй багнасаа багч гэсэн нөхөж авмаар байна. За түр баяртай болох уу гэсэн байв. Загтлыг уншаад нүдэнд нулимс зэлэгнээд "Миний охинтой адил нэртэй хүүхэд байх шүү. Үгүй мөн хатуу сэтгэлээ. Яаж өвлийн хүүтэнд хайж чаддаг байна" хэмээн өөртөөгөө ярьж буцаагаад савны ороолт хийн дээрээс нь торгоо тавьж
орон дээр байсан бодол мөнгөнүүдийг мөн адил дуучин байрнаар нь өрлөө. Халтар 5 дугаар хэсэг. Амьдралын хар хор гэдэг заавал эргэж байдаг жамтай. Хэрэв хинэгнээс хүсээгүй зүйлийг нь авчхаад буцааж өгөхгүй бол өссөн хүсээгүй байгаль их буцаагаад байранд нь тавьж буруу гарын хүмүүст зовлонг нь үзүүлдэг. Энэ явдал чимгээд тохиолджээ. Одоо 3 хүүхэдтэй болсон надад энэ халтар нөхөр хэрэггүй. Энээс л салжихвал дураараа дургиж жаргал айдлна гэж бодсон тэрвэр аавдаа хүртэл шургаж янз бүрээр нөхрөө дарамтлуулж тэр бүхэл дүү нартайгаа хувилдан янз бүрийн хүмүүстэй бүлэглэж байгаад алах гэж хүртэл оролджээ. Энэ бүгдэд нөхрийнх нь төвчээр алдарч хинэгнээс хүчтэй хар инэрлийг дотоод сэтгэлдээ хааж эхэлжээ. Чухам эмэл үед болор гарч ирсэн бөгөөд хэнд ч хайрлуулж байгаагүй тэр хайрын думбаж залуу насны алдаа хийсэн нь дэрмийн буруу байсан юм. Яг үүнийг хүлээж байсан чимгээ алтыг нь аваад авдрыг нь хаяхан үлгэрээр нөхрөө нулимж орхисон байна. Ингээд дээрх амьдралууд өрнжээ. Салаад 10 жилийн дараанаас л чимгээ арх багаар амсаж эхэлжээ. Нэг нөхөр гих нэртэй явлддаг болсон залуутай болсон нь түүний холмосны үнрээс дайжиж 3 жил болоод жигшиж оджээ. Уучин нөхрөөс өөр хинтэй ч удаан амьдарч чадахгүйдээ гутарснаас болж хэрэггүйч салжуу. Яах гэж тэгэж түүнээс салахын төс болж байваа. Их бодол толгойд нь эргэлдэх болсон тул нэгэнт архинд орж сураг алдарсан нөхрөө дурсах энэ авдын бодлыг мартахын тулд хаяа нэг татах болсон нь инэ. Том охин нь хүртэл түүний үгэнд орохгүй хөдөөд ажиж зүгтан амьдрал нэг л там болж эхлэв. 2 хүүхдийг нь харах хүн олдохгүй хэцүүдэж байх үед нөхөртэй байхад нь салдаггүй байсан хамаатнууд хинж тусалсангүй. Харин салсан нөхрийн хамаатнууд 2 хүүхдийг нь нааш зааш зөөхөд туслаж ажил хийх боломж хангаж өгч тусалдаг байв. Хэдийгээр нүд нь хорсож өш хонзондоо автвч яаж чадсангүй тусыг нь авахаас аргагүй байдалд орсондоо гутарч татсаар сүүлдээ ажиллаа хийх чадваргүй болжээ. Ингээд захиалсан ажил болгоноо алдсаар сүүлдээ хэнд ч тоогдохгүй нэгэн болжээ. Гэвч эцсийн аргаа хэрэглэж нэгэн үнэтэй гялцал болсон байранд цэвэрлэгчээр орж ажиллахын хажуугаар нууцхан архиа ууж өөрийгөө тайвшруулна. Ийм нэгэн өдөр халамцуухан ажиллаа хийгээд явж байтал нэг л нүдэн дулаахан охин хажуугаар нь зурж оджээ. Хүү их ухаан санаа нь хэн бэлээ гэж танин сэргэж ядаж байтал тэр зурж өнгөрсөн охин цахилгаан шатанд суугаад явж одов. Үнээс хүн авна гэдэг хатуу өглөг харуйтай байдаг билээ. Байгаль их архичин авигаа хараад огт арх амсахгүй уухгүй гэсэн хатуу бодолтой төрж өссөн чимгээ хүртэл архин далаад автуулж чаджээ. Олон жилийн өмнөөс буюу жилийн өмнөөс л байдал биш болоод байгааг мэдэж нэгэн нэртэй удхан хүүхэн дээр очиж учир байдлаа хэлж амьдралаа асуусан аж. Удхан хүүхэн хэнгэр цангаач дэлдсэнгүй буруу тийш харж сууж байгаад салсан нөхөр чинь цагаан сэтгэлтэй хүн тулдаал чи бие чинь бүтэн ам чинь бүх байна. Үний хүн авчгаад нэгийг нь ч гэсэн өгөхгүй яасан юм. Хатуу төлөөстэй хорвоодоо. Хэдий тэмж нэг л өдөр чиний амьдрал эргээд хэвэнд орох биз. Чи зөв байж нүгэл бажтаа эдэлж чадвал дээд тэнгэр чамайг харж буй. Эснээс өөр юм хэлсэнгүй өргөл барьцаж авсангүй. Гэхдээ гарах үед зөв амьдарч үзээрэй. Энэ хорвоод алддаггүй хүн гэж байдаггүй юм. Алдаагаа уучлж чадсан нь хождог юм штэ. Чи их муу хүн бай. Хүн чанар гэж юм чамд юу ч алга. Хүнээс хүн хулгайлж авчхаад сайхан амьдраад байна гэж бодож байна уу? Энэ үр хүүхэд чинь чиний тарьсан лайлаанчгийг л эдлэн. Чи ч юу ах вэ? Өвөг дээдсийг чинь ийм л олиггүй хүмүүс байдаг бололтой. Чиний эгч чинь бас нөхөргүй. Нөхөр тогтдоггүй айлмаа да. Тэрийг засах бодол чамд алгуу. Хэрв чи засахгүй бол энэ хідэн зулцгнууд чинь
Чиний тарьсан үеэлэг дамжуулаад эдлээд явах болно. Тэр салсан нөхөр чинь яах вэ? Цайлган амтан. Тэрний ажил үйлс нь үргэлж бүтэж явах хүн байна. Чиний томоо охин чинь тэр аавынхаа гал дээр л галтай зогтой амьдарч байж. Гэтэл чи юу хийгээд хайчихсан юм? Чи чинь яадаг шулан бэ? Гэж ирээд л гэнэт үсрэн босоод томсрон ташуур аваадаггүй гээд ирэв. Тэрхэн хооронд айсан чимгээ бушуухан ухсгээд гарч дутаалаа. Уг нь тэр үед ганц хоёр ороолгуулчихсан бол яах байсан бол гэж дараа нь ихэд боддог байжээ. Охины их сургуульд орсон сураг сонссон болохоос өөрөө ч гэсэн аавыг нь хөөж явуулсантай адил охин нь түүнийг үзгээ байсныг их хүний зөн савнгаар мэдэрч байв. Уг нь тэр менежментийн ажил хийж хятадуудад зуучлах зэргээр хөөрхөн мөнгө олдог байсан бол тэр нь хумигдаж баг багаар ажил нь тасарсаар одоо ийм хүнд байдалд орчхоод байрны цэвэрлэг чигээд явж байх нь бүр өөртөө ч итгэмээргүй. Хэдий тооцоотой ч гэсэн олсон хэдэн гарын нэгэн алгаар ороод нөгөөгөр нь урсан гарч одно. Энд ийм амьдрал өрнөж байхад нөгөө талд юу болж байгааг сонирхоё. Дэрэн мөнгөө хаана хийхээ мэдэхгүй хэсэг алмарч байгаад орны гудас доороо тарааж байршуулав. Тэр ажил хийхээр шийджээ. Гаднаас гэрэл орж ирэв. Эмэгтэй цэмцгэр цэмбгэр 60 дөхөж яваа болов уу гэмэрч царайлаг сайхан эмэгтэй аж. Шш, хүү минь аваа нэг босчихсон уу? Хүүхэд чинь гайгүй юу? Баачсан байх та. Та хоёр чинь тэнхэрдлээ энэ өрөөнд бай. Манай суухийн өрөө байгаа юм. Би дээр гэртээ байж доош орж ирээд ажиллаа хийчихнэ. Харин та хоёр өрөөгөө байнга түгжиж байгаарай. Наад хүүхдтэй жив хинтергээд авах юм их байна. Өнөөдөр гарч аваарэ. Би хүүхдийг чинь харж бай. Тэр хооронд гэхэд дэрэм толгоогоо майжаад та надад ажил олж өгөөч. Би мөнгө муутай байна. Үнэн дээр хог ухаж, шил лад цуглуулж амжиргааны хэдэн төгрөг олдог юм. Одоо хүүхдээ асрах болохоор тэр ажил маань удлаа болж байх шиг байна гэв. Гэрэл түүнийг нэг том харснаа. Маа энэ давхрын үйлчилгээний газар. Танхимд үйлчлэх хүн хааж байна лээ. Орж гарах зураг хийгээд байхгүй юу? Харьцангуй ачаалал багтай газар санагдсан. Өгшин залуу гэж голохгүй хаа гэв. Тэгээд тэрэнд хүүгийнхээ хувцснаас авчирч өмсгөөд гадаа гараад толинд хараатах гэв. Тэр шаал өөр дэрэм болжээ. Амьдрал зөвхөрсөн нүдтэй цахал амандаа баригдаж явдаг байсан залуу нэг л шөнийн дотор төрөл арилцсан мэт өөр хүн болсон харагдана. Өөлвөл хөдөө нар салхинд яваад гандаа юудаа гэмээр бор царай байв. Бусд нь гялалцсанууд цав цагаан ярилцсан шүдгээд бүгд хэвэн сайхан харагдах залуугийн төрх урдаас нь ширтэж байлаа. Бурхан минь, би ч өтгөр хувц бурхан гэж юутай үнэн билээ хэмээн бодоод өөр лүгээ хараад гараа таллан нэмсгэлв. Одоо охиндоо амлаж байна. Аав нь арх уухгүй. Үхтгсэн үү? Яадагсан уу хамаалга. Би л арх уухгүй. Охин маань ухаан мэдээ орох тусам намайг энгийнээр хүлээж авг. Аав нь үнээс хойш чиний төлөө амьдрна. Гэхдээ аав нь охиныхоо мөнгийг эзээч өрөхгүй. Хадгаламжинд хийгээд том болохт нь өгнө. Одоо аав нь дөрвөн мөчөөрөө чамайг хичээнэ гэж өөртөө амлаад өрөө рүүгээ оров. Түүнийг гадаа гараад Европосын гэрэлцэн царайтай орж ирэхийг хараад гэрэл баярлав. Чи надтай суух хэвээр юу гэж болтыг асуухад болхиу цочиж олон хоног араас нь хөөдөлцснийг бодоод урмыг нь хугалахгүй гэж жилийн дараа эргээд уулзъя. Тэр үед зан чинь хувраагүй бол дахин нэг бодож үзнэ хэмээн бардамхан хэлээд алхаж одов. Үгний амлалтыг авсан бол санаа намарсан байртай тэр чигтээ алга болжээ. Болхиу араасаа гүйлгэсээр байгаад дассандаа болж эхлээд жаахан эвгүй болж байсан ч сар орчмын дараа бүр том асуудалтай тулав.
Түүний Беним ирсэнгүй. Жирэмсний сорил авч үзээд бие давхар болсныг мэдэв. Ингээд яхаа мэдэхгүй хэсэг манарч яваад нэг арга олсон нь сургуулиасаа жилийн чөлөө авах байлаа. Тэр бүгдээс нуугдаж жил болж хүүхдээ гаргачаад буцаж ирэхэд шийдэв. Түүний бодож байсан зүйл нь арай тэр сэжгийн Дэмбэрэл багш надтай хурцл үйлдэх байгаа гэх бодол. Тэр ухаан мэдрэлгүй ундтгаа мэдэх тул яана зүүдэндээ би болттой жаргаж байна гэж бодоод байсан шүү дээ. Эсвэл нөгөө ахинг насны ирээс олсон болов уу? Би одоо яах вэ? Гэх зэргээр шаналж эхлэв. Тэгснээ ерөөсөө энэ хүүхдийг авахулчих яваач. Тэр нь амар зүгээр. Хинийч мэдэхгүй хүүхэд тээж төрүүлнэ гэж юу хэлсэн юм? Хэмээн боджээ. Яг энэ үед ээж нь эрх удгантай уулзаад сууж байсан цаг хугацаа давхцаж байлаа. 5 дугаар хэсэг төгсөв. Халтар 6 дугаар хэсэг. Дараагийн хүн ороорой гэх дуунаар болох хүн үндэс хийтэл за байцаа юу илээ? Биш орчхоор бүртгэлд орчихно. Тэгэхээр үр золбох юм уу чухал арай дээр биш үү? Яагаад би энд би хүйтэн мессээр сүл бүлэх гэж хайчаар амийг нь тасалдаг гэсэн мэт дээ. Гэх бодол зурс хийлээ. Их л хашир юм үтсэн мэд бодол орж ирсэндээ өөрийгөө гайхсан болох уу дараагийн хүндээ та орж байгаарэ. Надад яралтай ажил гарчихлаа. Гэх үгийг чухам яагаад хэлснээ хин хэлвэснийг таажаадах зур болох уу эмнэлгийн коридороор зогтоход хүйтэн агаар хамар сэтлэн ороод ирлээ. Шатаар уруудах тусам алхаа нь улам түргсэв. Гадаа цонхны тавцан дээр ялимгүй хөлдөж тогтсон усны хальсыг нар гялтгануулна. Амийг хайчаар таслана гэж үү? Үгүй. Би чадахгүй мэн. Гэж амандаа шивнэн алганыхаа арыг урууландаа нааж шүдэндээ хүргэж зөөлөн бамгар хайр хүргэм уруула хөхөртөл дараад автобусны буудлын руугүй. Зүрх нь оволцож дотор нь давхар хэмнэлээр цоглох шиг. Энэ цохилт минийх ч байж магадгүй. Эсвэл минийхээс өөр нэгнийх ч байж мэднэ гэж өөртөөгөө ярьсаар. Тэр өдрөөс хойш өдрөө дурсан өнгөрөх нь уйлагнах хүүхдийн нүд шиг чимээгүй атлаа шархирсан өнгөөр уйлаглан өнгөрч эхлэв. Хичээл завсартна. Хинтээч харьцахгүй. Бүхэлдэж явсан хайрынхаа тухай бодох бүрд одоод нь базлаж гэртээ хүртэл гэрлээ асаалгүй хэвтэнэ. Хотын шөнөл гэрэлтэй. Өөрийнх нь дотор харанхуй. Нэг л мэтгэл толын өмнө зогсож эдсээ хуудсан нэмгэн цамцныхаа товойлтыг гараараа барин хинтээч ирж болохгүй нууц минь гэж дуу алтна. Гэрийн шүүгээнд нь багада автагаа ахуулсан жаадтай ганц зураг байлаа. Тэр зураг руу харах бүрд хоолойн зангирч аваа намайг уучлаарай. Та хичнээн мөн хүн байсан ч миний хайртай аав хэвээрээ байх болно. Та охинд ирж хань олооч. Хүүхэд насандаа эрхэлж чадаагүй хайраа хүртмээр байх юм. Гэж үргэлж шивнэн домнон хэлдэг байлаа. Энд тэртээ тэргүй цаг хугацаа хамгийн харгас байдаг үлээ. Чимгээ байранда хөөх давуу уртлан цэвэрлэгээний араас хултан сууж амс хийх зур жижигхэн шилэг нууцхан сөхөж хоёр балгаад аманда архины халуун амтыг мэдэрч тэрхэн зурын жаргал давтаж тачаатан байж ядна. Эхний балга мөгөөрсөн хоолойд нь хатан хутга шиг, хоёр дахь нь элэг зүрхэнд нь галтай адуу шиг, гурав дахь нь уучлал гордох хоосон санаа мэт. Нэг удаагийн хуралтыг уучлахгүй хөөж явуулсан минь зөв байсан уу? Буруу байсан уу? Мэдсэн л тэр болохоос новшч намайг олон хуурсан байх. Тэр хүүхэн цүнхэнд нь захиа хийгээг бол би мэдчихгүй өнгөрөх байсан биз. Гэмгүй царайлсан мал гэж тэр өөрөөсөө асууж хүүхэд наснаасаа ханилсан тэр эгэл бор залуу сэтгэл зүрхнээс нь хизээж нисэж очихгүй улам үрлэж суучгаад байж аттал заваана.
Энэ бүхний хариуд нь хоосон хонгор салхил үлээх нь үнэхээр гонигтай. Дараагийн нэг өдөр Левтний өдөнд нөгөө охиныг дахин харлаа. Сарвчтай малгай, ягаан уруул, цаанаа нэг дулаахан боловч нүднийх нь ёроолд гуниг шовхорчээ. Чимгээ түүний араас алхаж цонхны шилэнд тусах тусгалд нь харцаа тогтов. Тэнд ч танигдахгүй ч гэлээ. Яагаад ингэж танил харагднав? Тэр шөнө чимгээ байрандаа ганцаараа шалаар ширтэн суулаа. Хүнээс хүн авчгаад чи хэн болж хуурсан бэ? Гэх удууны хадуу үгс чихэнд нь дахин дуугарч суран ташуурын тасхийг хийсвэр чимээ зүрхийг нь зүсгэд суун тусаа цээжээ дарлаа. Алтагаа уучлахгүй явбал алтаа чамааг уучлахгүй. Хэмээн зөвүүн муухай шулмас шиг дуу түүнийг дахин ярьлаа. Дэрмийн амьдралд нэг л мэтгэд дэг журманд орж урдын харанхуй ертөнц гэрлээс солигдсон нь тэр болгон хүнд тохиогоод байдаггүй тавилан байв. Өглөө нүдэ нээхэд уушхинд нь гүн туссан ханиачиг хатгаж байсан архины зангаа хүүхдийн эмсгааны бүлийн уурыг мэдрэмэгц уушин алгуулж энэ хөөрхөн амьтны хажууд арх үнэртүүл сууснаас шууд босож яваад амиа хорлцсон шулуухан. Гэх бодол түүнийг бат зогсоож нөгөө талаар инхрийхэн хүүхдийн инээд алдсан харц үргэлж ээжийг нь санагдуулах нь жаргалтай болгодог байлаа. Хүүхдээ унтуулчаад өрөөг нь цэвэрлэж гэрэлд туслан коридортой зурлдаж эхэлнэ. Өвлийн эд хүйтэн тул хүмүүсийн шавар шавхаа барагдахгүй нь бас нэлээд ажил ундруулах бүлгөө. Өдрийн цагаар доод давхрын үйлчилгээний газар аяг тавг угааж оройн сэрүүнээр буцаадал цөөхөн жижиг өрөөрөв. Нэг тийм өдөр өнөөдөр чи сайн ажиллаж гэж гэрэл мишээхэд дэрмийн цээжинд огт өөр мэдрэмж айдас биш айл гэрийн тоос шороо шиг дулаахан тайван орж ирээд гэрэл засрууллаа. Гэрэл заримдаа хүүмэн гэж дуудах. Энэ бүрд бэжин жаахан дүүчин биш шүү дээ. Гэж хошигно хатлаа. Тэр дug сонсох бүрд ээжин үнэр шингэсэн оосор үзүүнд нь хүрээд ирэх шиг болдго нь сонив. Насан багын найз нь тайван, хэл ус нь амуухан, зүрмгэл хүүхдээ амьсгааг жигд болгож чаддаг гарын үдтэй. Жинхэнэ сувлагч гэж дэрэм сэмхэн бодно. Нэг орой хүүхэд халуурж наранд төөнүүлсэн мэт хазар нь халуун шатаад эхлэв. Дэрэм сандарч живх халуун ус даав бүгдийг л хаман авчирч байтал гэрэл аль хэдийнэ ороод ирчихсэн эмийн жижиг лонхноос хэдэн тусал хэмжин элен дорн хийж өгөөд дуухан дээр нь буцалсан усанд дүрсэн алчуураар ээлжлэн тавив. Амьсгаан тогтворчтол нь хамт суй гэж хэлээд сандалныхаа ирмэгт түүнтэй зэрэгцэн сов. Цаг шун дундын загт ойртох тусам хүүхдийн халуун буурж ам нь бовор хөгсөн шивнээ намуурав. Дэрэм сулхан амьсгаа авлаа. Гэрэлч мөн адил. Тэр мөчид дэрэм гэрлийн гарын судал дээрх зөөлөн тогтсон цэнхэр судсыг олж харлаа. Энэ гар хичнээн хүний халуун амийг барьж үлдээсэн бол хичнээн хүйтэн шөнө хаалга дэлгэж хэнийг аварсан бол зүрх нь өөрийн мэдэлгүй цохлож ам нь өөрийн ирэхгүй баярлаа гэж үгэлснээ нэг л мэдхэд гэрлийн бэлхүүсийг тэврээд авав. Тэр зөөлөн дотн нам гүм тэврэлт тэр хавийн орчтныг жаргаан баясгаж сайхан сэтгэл цэвэрлэгчийн дотоод хүнийг сэрээж залуу сайхан болсон мэт хүүхэн айлыг нь өдөөжээ. Баярлаж айж уучлал хүсэж тайтгарал ирсэн бүх мэдрэмж нэг дор усан давлгаа шиг орж ирэв. Гэрэл цацсангүй ч ялимгүй замчин гарыг нь зөөлхөн түлхэв. Тэгээд яагаад ч тавихгүй эр хүний хүчрэхэг гар дор бүсгүй айл нь яаж чадсангүй үл алиг чичирснэ дэрмийн нуруун дор зөөлхөн тавилаа. Зүгээр дээ хүмүн гэж аяархан хэлгээд дэрмийн нүд халуу дүүгэж зүрх нь
бандгалзав. Хэдий удаа Иремийн ажил хийгээгүй бараг мартагдах шахсан ч хангал азарга нь дүүхэлцэн босоод ирлээ. Насны ялгаа замхран, өрөөний зөөлөн гэрэл тэр хоёрын дунд нэмгэн цас шиг унаж, юу ч хэлээгүй мөртлөө бүх зүйл өрнөлөө. Ажилсаг сайхан зантай тэр эмэгтэй биехаа яг л залуу хүүхний шиг байх агаад их л тажаангуй ашлав. Тэр бас л бүсгүй айлтай эмэгтэй ажээ. Дэрмийн энэ бархлыг цөөхөн хүн үзсний нэг нь энэ сайхан сэтгэлд эмэгтэй байсан бөгөөд 5 жилийн өмнө нөхөр нь зүрхний шигдээсээр гинэтхэн одсноос хойш ийм хүн анхны эр хүнийхээ дор эм хүнийхээ айлыг олон жаргахдаа тарих толгойн манарч амьдын диваажинд очоод ирэв. Жигтгэн амьсгалан унтах хүүхдийн хажуугаар Иремийн ажил үлдсэндээ жаахан ичингүрсэн тэрээр цаашид Дэрмийг хүүмэн гэж дуудаж чадахгүй болсондоо харамцах чиг сонин мэдрэмж төрөвж улам өнгөцөс орон гялалзах тэр сайхан залуугаас ягаад ч татгалзаж чадахгүйгээ ойлгосон юм. Харин Дэрэм удаан хугацаанд хийж чадаагүй ажлаа амжуулж аваад байснаа нэг их ажил бүтээсэн хүмэт араас нь бие нагаад унтаад өгөв. Болохгүй өдрөөр дууга хурааж оройн бүрийг толныхоо өмнө өнгөрөв. Жилийн чөлөө гэсэн бичгээ аваад дотуур арнаасаа нүүж зайсангийн захын жижиг өрөөнд ирлээ. Хажуугаар нь үе салхинд гарч байх гэж нэгэн жижигхэн хашаа байшин хөлслөв. Гүлд орох хүүхэд шиг амьсгаагаа тоолж богино мөртөө давууг нөмөрч хөвтөхэд ойртож ирэх их өдөр сэтгэлд нь давлгаална. 10 сар нугдав. Хинч мэдээгүй. Үг хэлчихвэл бүх зүйл нурж унах шиг санагдана. Хүүхэд төрөх өдөр тэнгэрт үүл хөвж хотын дээгүүр онгоц жижигхэн зүйл шиг шурган өнгөрөхөд хэвлийн дорох ам хөдөллөө. Тэр ганцаараа байлаа. Нулимс давчдахад уруул нь хатан тэснэ гэж зүрхэндээ тушаав. Дараа нь тэр захиагаа бичв. Гарын салгална нь үсэг нь хольд солигдсон тэвдэж нулимс нь хазар дээгүүр нь тасралтгүй урсаж ийм хов заяат авчруулсан ээжтэй учиргүй их гомджээ. Хэдий аав нь шатар гэж шахтагч гэсэн түүнд хайртайгаа голц зүрхснээсээ мэдэрдэг байлаа. Аавгаа явсны хойно ээжээс нэхэж асууж гор шорондоо шатаж уйлж хайлах нулимснаас нь болж өрөвдөн яж чаддаггүй байсан юм. Аавд очмор байвч ээжигээ өрөвдөд хөдөлж чадахгүй цаг алцаар ийхүү холдон утсан ажгүй. Аа минь та хаана байна? Одоо л та надад хэрэгтэй байна гэж шивнэх зур гарын салгана. Халтар гэж нэрлэ гэж тэр бичснээ мэдсэнгүй. Би чинь түүнийг хайрлахгүй дээ биш. Харин намайг даах төвчээр одоо байхгүй дээ гэж өөрөөсөө уучлалгүйсэн. Учир хувь тохиол байвал нэг өдөр түүнтэйгээ нүүр тулах байх. Хүүхдээ амийг хамгаалж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутхан гаславч энэ хотын гэрэл цахилгаан шүгэл хүйтэн шөнө хоёрын дунд түүний сонгож чадсан ганц зам л тэр байлаа. Бүх зүйл хэдхэн агшинд болж өнгөрөв. Хүүхэд нэг их зовоосонгүй. Ганц хүчтэй дүлэлт өгөөд л час хийх дуу гарч ухаан алдах шиг болоод л ваа гэж чарлах дуунаар манранаасаа гарав. 10 бетон үлдэхгүй дулаан барина гэж дуулсан байсан. Торгон давуу арсыг нь чочроохгүй. Мөнгө амьдралын ихний хагаст нь хүнээс гуйхгүй байгээ гэж өрөв. Хүүхдээ хүзүүндээ нэг амлаж үнсээд бетоны амыг бохдоо гараа дэмтрэн чамаа дахин олно гэж дотроо тангаргалав. Өглөрсөн хог харанхуйд орц танихгүй жижүүр тэнд үлдэж хоцорсон хов заяа. Хэтэрхий эрт ирсэн тэсхэн мөвлийн тажигнсан хүйтэн. Тэр явлаа. Чимгээ тэр орой коридороор алхаад үүдний жижүүр өрөөний цонхоор өнгөлөө.
Гар нь өөрийн ирэхгүй халаасандаа хурж үе үехэн тэмдрэх агаад булган малгайных нь нэрмэгт архины халуун унар шингэсэн байх шиг. Цаадах жижиг өрөөнд нэг залуу мөрөн дээрээ хуучин цов ингэртээ торгоор ороосон жаахан охин тэврээд зогсож байна. Дэрэгд нь нэг эмэгтэй байхыг харвас нас намтай харцан их зөөлөн. Гэрлээ гэж хэн нэгэн дуудсан юм шиг санагдахад чимгээ зочин ухарлаа. Амьсгаагаа дарж хальтран гიშгэхэд хөл доор нь хятнах дуугарав. Галтар гэдэг үг тэрхэн зур чихэнд нь шивнэгдсэн мэт. Гэвч тэр дуу хаанаас гарсныг олж чадсангүй. Левтний хаалга хаагдах дууг даган чимгээ хонгор салхины аясыг дагаж доошо буулаа. Би хичнээн буруу явснаа ойлгоогүй чи гэж шивнээд жижиг шилээ доош тонгоолгож харснаа хайчхав. Хогны утанд шажигнан унах чимээг сонсоод өөрийн ирэхгүй араас нь салганан чичирлээ. Хүнээс хүн авчгаад хүнийг хайрлаж чадаагүй би. Харин одоо нэг амийг хайж олмоор байна гэж дахин шивнээд шийдсэн царайдаа урагшаалхлаа. Тэр өдөш чимгээ анх удаа арихгүй шүнийг өнгөрөв. 6 дугаар хэсэг төгсөв.